За Монголд бол өнөөдөр хариуцлагын шуурга, хариуцлагагүй зовлон, хариуцлагагүй асуудал бол Монгол улсыг өнөөдөр мөхөөх тал руугаа орж яана гэж хэтрүүлэн хэлэх юм бол тэгж харагдаж байна. За хариуцлага гэж юу юм бэ? Хариуцлага гэдэг бол хэлсэн үгэндээ эзэн хоолндоо сав болохыг хэлдэг. Хариуцлага гэж юу гэх юм бол гарч байгаа үр дүн зөв байна уу, буруу байна уу, үл хамааран үр дагавар, үр дүнгээ өөрөө хариуцахыг хэлдэг. За манад бол тийм юм ерөөсөө хаана алгаа. Шулуухан хэлэхэд ерөөсөө хаана алга. За тухайлбал одоо юу гэдэг хувь хүний хувьд жишээлбэл 3 янзын хариуцлага уулна үүрчих хэвээр. Нэгдүгээрт хувь хүн өөрийн хариуцлага байх хэвээр. Нийгмийн хариуцлага байх хэвээр. Ёс суртахууны хариуцлага байх хэвээр. За өөрийн хариуцлага гэхээр өнөөдөр хүн өөрөө нэгэнт энэ хорвоо дэлхий дээр амьсгалаад алхаж байгаа хүний хувьд бол хувь хүнийхээ хувьд бол одоо ядаж өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө одоо юу гэдгийг хэлсэндээ эзэн байх, гаргаж байгаа үр дүн, үр дагавраа одоо биедан хариуцдаг чадвартай хэвчээ. Одоо жоохон хүүхдүүдээс 7 дор хариуцлагагүй этгээдүүд Монголд дүүрэн байна. Ажил хийдэг. Тэгээ буруу дандаа бусдаас айдаг. Өөрийнхөө ачаагүй, өөрийнхөө цаг барьдаггүй, өөрийнхөө амлснаа биелүүлдэггүй тэр зангаа ярьдаггүй. Зарим хүмүүсийг ингээ харахаар нэггүй чи ийм байгаа бол ядуу байхгүй яадаг юм бэ гэж бодмоор санагдтал амьдэрдэг. Худлаа ярина, хулгай ярина. Тэгээд тэгсэрнэ бусдыг их шүүмжлэнэ. Бусдын зөв зүйлд нь баярлдаггүй, талархдаггүй. Бусдын одоо юу гэдгийг хийсэн амжилтанд нь одоо юу гэдгийг баясдаггүй, биеиндээ тусалдаггүй ийм байдаг. За нийгмийн хариуцлагыг дотор нь одоо 3 хувач л да. За тэр хүмүүнлэгийн орхид жишээлбэл нийгмийн хамгийн том хариуцлага бол сонгуульд саналаа өгөх хариуцлага ба. За манай залуучууд нь ч тэр ахмадууд нь ч тэр ялангуяа дунд гарын сэхэтнүүд төрийн албан агчид бол сонгуульд саналаа арчиж өгдөггүй. Хариуцлагатай саналаа өгсөн ч хариуцлагатайгаар саналаа өгдөггүй. Намын нэр хардаг. Танилын нэр хардаг. Дээр нь одоо юу гэдэг өөрийн бодлоороо биш. Өөр хүний нөлөөллөөр, зарим нь бүр мөнгөний одоо нөлөөллөөр, албан тушаалын эрх ашигын нөлөөллөөр саналаа өгдөг. Тэгээ ингэж өгсөөр хагаад өнөөдөр 34 жилийг өнгөрчээ. Хуучин соц нийгмийн үед, коммунизмын үед сонгуульд саналаа өгөхөд амар байж нэг бодол. Нийгмийн шилдэгүүд хамгийн мундаг одоо юуд амжилт гаргасан 5 дугаар 5 жилийн гавшгаач хөдөлмөрийн баатар Монголын урдаа барьдаг зүйлүүдээ 400 гаруй хүнийг шууд тавиад нэг намаас нэр тавьчихдаг. Тэгээ нөгөөдүүлийн хувцаа өмсөд тэдэндээ хүндэтгэл үзүүлээд тэр мундаг хүмүүстэй гой сайхныг одоо юу гэдгийг бишрүүлээд төрийн наадамд оролцож байгаа хэдтэй төрийн сонгуульд оролцож гэнэ гэд сонгуульд өгдөг байсан. Одоо жилийн ирэх тусам энэ сонгуульч нь өөрөө сонголтгүй сонгуул болоод хувирчлаа. Хуучин халуун саваар сонгогддог байл. Барааны сонгоор сонгогддог байл. За багнуурын гэдэг юм уу, баян үлгийн гэдэг юм уу, нутгийн дуучдыг дагуулж явж. За баянд чинээлэг мөнгөтэй нэг нь бол урлагийн томчуудыг урдаа барьж сонгогддог байл. Тэгвэл одоо сонгуул бол нүүрсчдийн, тендерчдийн, халаасны хулгайчдийн мөнгөөр тэдний мөнгийг нь үнэлэхгүйгээр тэдний одоо сонгуульдаа амлаж исэн амлалтыг нь тооцохгүйгээр хэлжсэн үгийгэнд нь хариуцлага өөрүүлэхгүйгээр сонгодог болсон. Одоо өнөөдөр улсын их хурл сонгогдсон хүмүүс хэлж байгаа бид сонгогчдод өргөө. Яадгүй сонгогчдыг ч худалдаад аваад сонгогч чинь тухайн үед төлөх мөнгөө би төлцөө.
ухуулагч нартай би төлбөрөө төлчихсөн. Тойрогтой би төлбөрөө төлчихсөн. 43 хорооны сонгуулийг удирдах байгаа хэсгийн ахлагчдаа нэг хүнд нь 20 сая төгрөгийн үнэтэй прүс машин аваад өгцөн гэж байна шүү дээ. 2 тэрбум, 3 тэрбумаас сонгуулийг өгдөг шүү дээ. Тэгээ нөгөө сонин хүмүүс нь сонгуульд сонгогдож гарч ирээд бүр сонин юм ярьдаг болчиход шүү дээ. Жишээлбэл одоо юу гэдгийг халдашгүй байдлыг хуульчилмаар байна гинэ. Халдашгүй байдал чи угаасаа хуульчлагдаад төрийн өндөр дээд албан тушаалтан, төрийн албан хаагч, их хурлын гишүү, ерөнхий сайд, ерөнхийлөгч төрийн зүтгэлтнийг алах юм бол 20-с дээш жилийн алдаа, бүх насын алдаа гэдэг амар хууль байгаа шүү дээ. Хуулиар бол тэднийг бол халамжилж байгаа. Хууль бол төрийн томчуулд бол хайраар хандж байгаа. Жирийн иргэдэд бол ястаа нөгөө хатуу ширүүнээр хандж байгаа. Хууль бол маш алагчлалтай хандж байгаа шүү дээ. Та нар бодоод үзтээ. 40 тэрбум төгрөг хулгайлцсан хүнийг төрийн хуулиар 40 сая төгрөгөөр торгож байгаа шүү дээ. Тэгвэл 4 ишигтэй ямаа хулгайлсан хүнийг 4 жилийн ял өгдөг хууль байгаа шүү дээ. Ямаа ямар үнэтэй? 40 тэрбум ямар үнэтэй? Өнөөдөр бүр даварч шүү дээ. Одоо чи нийслэлээр аваад үзье л дээ. Төрийн өндөр дээд улс төр нөлөө бүхий албан тушаал хашиж байгаа хүнийг төрийн алба хашиж байгаа хүнийг штэ тендерт нөлөөлсөн байх. Тендер тэр үдхийг хамаард бүхий этгээдээ өгч болохгүй гэд ашиг сонирхлын тухай хуулиар хоригдсан байна. Гэтэл 20 тэрбумыг авлаа. 500 тэрбумыг авлаа. 50 тэрбумыг авлаа. Та нарыг жаргах чинь яадгийн гэсэн ийм одоо үзэл суртал юмнууд явж шít. Саяхан цүнхөө ирсэн. Саяханда нэг 2 өрөө байртай 1-р дэлгүүрийн ард талд хуучин бараг орц гудамж нь бараг хэцүү тийм байшин амьдарч байсан өнөөдөр 5 ширхэг алтан цэвэр алтан морь зутгаад тэрийг нь төр хурааж авахгүйгээр 2.6 жилийн ял авчих шít. Та нарыг унтаас ирж явах орон чинь 100 хэдхэн сая төгрөгөөр 150 сая төгрөгөөр шиг санаж байна. Мах эмгсийг авцсан, талах чихрийг авцсан, баян голыг авчихсан, дээр нь төмөр замын хулгай хийчихсэн, нүүрсний хулгай хийчихсэн, хамаард бүхий этгээдүүдээ гадаадаар тараачихсан. Өнөөдөр төрийн ордонд карманда гараа ичгээд та нар тэгээ яах юм? Чадах юм уу? Боллох юм уу? гэсэн юм яриад сууж шít. Арай даварч байгаа юм биш үү энэ улс оронч? Улс төрийн нам нь ямар ч хариуцлагагүй байна. Улс төрийн сонгуульд оролцож байгаа хүмүүс нь ч ямар ч хариуцлагагүй байна. За хариуцлагаа үүрхгүй байгаа тохиолдолд ер нь яадгийг. За би буруу юм хийцэн. Тэ яадгийг тэгээд. Би тийм юм амлалтсан. Тэгээ яадгийн. Би тийм юм хийн гэсэн. Тэгээ яадгийн. Гэсэн ийм хүмүүст ямар шийтгэл, ямар үр дагавар гардаг. Та нар боддоо жидүү хулгайч 49 их хурлын гишүүн жидүү хулгай хийлээ гэсэн. 3 байна уу 4 хүн ял авсан. Хөгжлийн банк хэдийн их найдын хулгай хийсэн. Хин шоронд орсон. Нүүрсэн дээр 40 их найдын тухай яриад 13 улс төр нөлөө бүхий этгээдүүдийн тухай ярьсан. Хин ял авсан. Хин хариуцлага үүссэн. Өнөөдөр энэ нийслэлийн прокурор дээр, улсын прокурор дээр авилгалтай тэмцэх газраас боогоод шүүхэд өгөөч гэдэг саналтай өчнөө хэрэг овоорчод шүү дээ. Нэг нь ч шүүх рүү өгдөг.
хуулиараа прокурор тухайн асуудлыг нин даруй шүүх рүү шилжүүлнэ гэдэг хууль байдаг. Хавцанд тэр ширээн доогууraa шидэх юм бол энэ бол хууль бус юм а гэдэг хууль байдаг. Тэгээ яадгүй. Хугацаа сунглаа гэж байгаад байдаг. Хугацаа сунглаа гэж байгаад. 14 оны хэрэг одоо хүртэл шийдэгдэг байна. 12 оны хэрэг одоо хүртэл шийдэгдэг байна. 23, 24, 20 оны хэрэг одоо хүртэл шийдэгдэг байна. Тэдний зарим нь хэрэгээ шийдүүлж чадахгүй. Бурхны оронд очиж байгаа бол зарим нь хэрэгээ шийдүүлэлтгүйгээр их хурлын гишүүн болцсон байна. Шүүхтэр ял авахга зогсож ирсэн хүн шүүх хурлаа хойшлуулад их хурлын гишүүн боллоод шүүх нь хэргийг прокурор буцаалаа гэдэг алах зохиод өнөөдөр байнгын ороо удирдаад байнгын ороон дарга болоод биднийг яаж амьдрахын, яаж байлгахын тухай ярьж шít. Нисгээс өнөөдөр 10 тэрбум төгрөг хулгайлцгаад өнөөдөр нийгмийг ёс суртахуунтай, ёс зүйтэй, зарчимтай амьдрах ёстой гэд бидэнд сургаал айлдаад явж шít. Хулгайч юм биш. Өнөөдөр энэ хулгайч нартаа хуулийн байгууллага хариуцлага үүрүүлдэг юм уу? Эрхэм прокуророо авилгалынхаа шүүхийнхээ сая Бямсүрэн гээд нэг авгаа тэтгэвртэй гарсан 60 хүртсэн. Авгаа 13 жилийн ял авлаа. Яг хэвдээ тэрийг ашиглах, дахиж ашиглах шаардлагагүй гэсэн байлтай. Түүнээс энэ төрд хулгай сайн хийдэг хүнийг авна гэдэг тийм бичигдээгүй хууль бас явж шít. Эфемийн зүгээр нэг муу хөтлөгч. Би эфемийн хөтлөгчийг муу хүн гэж юм биш. Хувийн радиод өдрийн хоолой яаж олох вэ? Яаж цалин авах вэ гэдэг хөө өнөөдөр казиногийн ширээн дээр доллар цацаад сууж шít. Саяхан хууль зүйн дэд сайд гээд юм ярьжсэн гар өнөөдөр бурхан минь нэг шил Хайнекен, ганц шил Хайнекен гэдэг 33-ын пив 15,000 төгрөгийн үнэтэйгээр авч өгч шít. Та нар боддоо. Гилмарож гэдэг нэртэй архийг 2 сая төгрөгөөр ууж шít. Арай дэндүү шүү. Ийм байхад өнөөдөр бид нар хариуцлагагүй байгааг өнөөдөр дээрээ хараад ч тэр доороо хараад ч тэр энийг шийдэхгүй байна. Өнөөдөр хариуцлагыг эхлээд улс төрийн намаас сумаар байна. Хүн хэлсэндээ байдаг. Мөрдгөө, журмын нөхтөн журмын нөхрөө мөрдгөө. Хулгайч нар л хэлсэндээ байдгүй. Хулигддаг. Тэгтээ сайн хулгайч хэлсэндээ байдаг. Жинхэнэ хулгайч бол хулигддаггүй гэж ярьдаг. Чи амлснаа бийлвэл алга гэснийг хал, хулгайл гэснийг хулгайл, хүчинд гэснийг хүчинд. Чамд би амлснаа бас яг эр хүн шиг өгнө гэж хэлээд хулгайч нар хууль үйлчилдэг. Warren закон буюу дархлагдсан хулгайч нарын дүрм гэж байдаг. Хулгайч нар хүртэл дотроо дүрмтэй байхад хуулийнхан дотор дүрм байхгүй мó? Хулгайч нараа толгой дээрээ залчаад, хулгайч нараараа өөрсдийгөө доромжлуулчаад, хулгайч нараараа өөрсдийгөө захируулчаад, хулгайч нараараа өөрсдөө тижээгдээд амьдрах нь гоё гэж юу? Би нэг юмыг сандгийн. 97, 98 онд би ингээд 23, 22, 23 та залуухан Сүхбаатар дүүргийн цагдаадар үйлчлүүлэгчээ байцаалтанд оруулах гээд сууж байгаа. Тэгэхэд тэнд байгаа цагдаа нарын дунд ямар яриа өгсөн? Манай энэ тасгийн дарга болно шүү дээ. Би тэгээд юуны тасгийн дарга гэж ямар хүн бэ гэсэн. Өө тасгийн дарга мундаг наа чи одоо болохгүй яахав.
үнэхээр мэрэгсэн том сайн хууль цагдаа юм чинь тасгийн дарга харин оройтчих байдаг гэсэн. Одоо юу гэж яригдаг вэ? Манай тасгийн дарга болно шүү дээ. Яагаад ман намын сонгуулийнх нь тараах мөнгийг нь ээлжийн амралтаа авч яагаад сая төгрөг кармалж яагаад сайд номингийн мөнгийг жишээлбэл тараасан юм чинь тасгийн дарга биш наа чин бүр дүүргийн цагдаагийн дарга болно шүү дээ гэдэг яриар орчод шүү дээ. Сонгуулийн мөнгийг хуулийнхан өөрсдөө тараадаг сүлжээтэй болцсон байна шүү дээ. Монголчуудаа юу болж байна? Сонгуул нь сонгуул шиг болохоо байлдсан. Сонгогдсон хүмүүс нь хууль дүрмээ дагахаа байлдсан. Дээрээ хөлөө олохгүй л дээрээ суудлаа олохгүй доороо хөлөө олохгүй гэж үгээд дээрээ суудлаа олохоо болчих. Сонин хүмүүсийг авчирж ирээд хошин шог ховжив хулгай дээр нь ярихаас энэ улсад хэрэгтэй нэг хуулийн төсөл санаачлаад батлуулахгүй шүү дээ. Иргэн хүн надад өнөөдөр зөрчлийн хуулийн зөрчлийг арилгаад өгөөч. Эрүүгийн хуулийн эргүүгийг арилгаад өгөөч. Эрх мэдэлтэй хүнийг эрх мэдэлтэй байхад нь эрүүгийн гэмт хэрэг хийцэн бол эргүүлэн татаад шоронд нь хийдэг. Монгол улсад хууль үйлчилдэг юм а гэдгийг баталсан тийм хуулийн үйлчлэл өнөөдөр алга болчиход байна шүү дээ. Хариуцлагагүй шуурга өнөөдөр газар авчлаа. Эцэг нь эцэг шиг, их нь их шиг, эхнэр нь эхнэр шиг, нөхөр нь нөхөр шиг, хүүхэд нь хүүхэд шиг нийгэм байх ёстой шүү дээ. Их захгүй, замбраа цадиггүй, дүрм журмгүй, ёс горимгүй нийгмийг хэрвээ бүтээн байгуулад авах юм бол энэ улс чинь мөхөл рүүгээ явна шүү дээ. Энийг бий болгохын тулд хүн хариуцлагатай байх хэрэгтэй байхгүй. Хувь хүн хариуцлагатай байл да. Сонгуульд орохдоо ядаж та нар хэнийг сонгосноо одоо санаж гэнэ үү? 24 онд та сонгуульд саналаа өгсөн бол хэний төлөө саналаа өгсөн юм бэ? Хэнийг та Сүхбаатар дүүргээс, Чингэлтэй дүүргээс би энэ хүнээр төлөөлүүлнэ гэд саналаа та өгсөн юм бэ? Тэр хүнээсээ яагаад хариуцлага нэхэд та ядаж Twitter дээр, Facebook дээр энэ хүн та надад ийм юм амлаж ийсэн. Ийм ажил хийн гэсэн. Яагаад ийм хариуцлагагүй байгаа юм бэ? Ингэж яваач.